Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Nintendo Switch 2-ын талаар танилцуулцгаая. Switch 2 нь 2025 оны 6 сард худалдаанд орсон. Switch нь бага насны хүүхэдтэй айл гэр бүлээрээ суугаад тоглоход илүү тохиромжтой тоглоом юм аа. Mario Kart World, Donkey Kong Bonanza, Switch 2 Welcome Tower, Hyrule Warriors Age of Imprisonment, Kirby Air Riders зэрэг зөвхөн Switch 2-т зориулсан тоглоомод гаргаад байгаа юм аа. Түүнээс гадна та зарим хуучин тоглоомоо Upgrade Pack төлөн Switch 2 дээр тоглоход илүү нэгтршилтэй камера эсвэл маус гормыг ашиглах зэрэг нэмэлтээр Switch 2 дээр гарсан бүхнийг ашиглах боломжтой. Бас Switch 2 нь Game Share буюу хэрэв та Nintendo Switch хуучин эсвэл шин загвартаагаас үл хамааран share хийж байгаа найзад тань хамт тоглохыг хүсэж байгаа тоглоомс байвал та тусд нь худалдан авах хэрэггүйгээр хуваалцсан хамт тоглох боломжтой болоод байгаа нь олон хүний таалалд нийцэд байгаа. Надтай адилхан Nintendo Entertainment System буюу бидний нэрлэгээр хужаа компьютер дээр Battle City, Super Mario Bros, Bomberman, Contra, Mappy, Load Runner, Donkey Kong, Legend of Zelda, Kung Fu Master, Mega Man, Duck Hunt, Jackal зэрэг тоглоомуудыг тоглож өссөн үзэгч эсвэл мэдэх хүн байгаа болов уу гэж бодож байна. Nintendo Entertainment System нь 8 бит байсан бол Sega Genesis нь 16 бит, PS1 нь 32 бит процессортой байсан. Nintendo 1996 онд Nintendo 64-ыг танилцуулсан ба Nintendo 64 дээр Super Mario 64, GoldenEye, Dig 7, Legend of Zelda Ocarina of Time, Majora's Mask, Pokemon Stadium зэрэг олон хүний дуртай тоглоом их байсан. Өөрт аль хэдийн байгаа тоглоомуудаа та Switch 2 дээр тоглох боломжтой ч Upgrade Pack төлөөгүй тохиолдолд нэвтршил нь илүү муу байх магадлалтай. 2001 онд GameCube, 2006 онд Wii, 2012 онд Wii U танилцуулсан. Мэдээж Game Boy, Nintendo DS, 3DS зэрэг гартаа байдаг консолууд ч гаргасан. Гэхдээ 2017 онд анх удаа гартаач зурагтанд ч ширээн дээр ч тавиад тоглох боломжтой Nintendo Switch-ийг танилцуулсан. Хүүхдэд томороход видео тоглоомын тусламжтай онц таах, асуудлыг шийдэрлэх, хамтарч ажиллахад дамжуулан сурах зорилгоор Nintendo Switch OLED загварыг авч байсан. Мэдээж өөрөө Legend of Zelda, Breath of the Wild тоглох зорилгоч байсан. Түүний дараа охинтойгоо хамгийн их тоглох дуртай тоглоом маань Mario 3D болж хувирсан ба бүх үеийг нь давж бүх одыг цуглуулах гэж хичнээн хамт үжилсэнийг ч мэдэхгүй байна. Та Nintendo Sports, Just Dance, Ring Fit зэрэг тоглоом аваад Joy-Con-ын мэдрэгчний тусламжтай хөдөлгөөнгөө тоглох боломжтой тоглоомууд ч маш олон байдаг болохоор өдөржингөө суугаад тоглоод байх шаардлага байхгүй. Анхны Switch болон Switch OLED загвар нь гартаа барьж тоглоход 720 пиксел, TV горимоор тоглоход Full HD 1080 пиксел нэгтршилтай байсан бол Switch 2 нь гартаа барьж тоглоход 1080 пиксел, телевиз горимоор тоглоход 4K 120 Гц хүртэл дэмжих боломжтой LCD дэлгэцтэй болж дэвшилсэн. Илүү томорсон 7.9 инч Touch LCD дэлгэцтэй 534 г хэмжээтэй ба Switch OLED загвар нь өөртөө 64 ГБ багтаамжтай байсан бол Switch 2 нь 256 ГБ багтаамжтай болсноороо илүү олон дижитал тоглоом хадгалах боломжтой болсон. Тиймээс та тоглоомынхон картрижийг авч явахгүй байсан ч болно. Видео гаргалтын хувьд зурагтанд залгахад 3840-ийг харьцах нь 2100 пиксел 4K 60 fps, 1920-ыг харьцах нь 1080 пиксел Full HD, эсвэл 2560-ыг харьцах нь 1440 пиксел Quad HD 120 fps HDR дэмжих боломжтой ба Tabletop горим ба Handheld горимд 1920-ыг харьцах нь 1080 пиксел буюу 1080 пиксел дэмжинэ. 2 USB-C оролттой ба хоёулаа цэнэг дэмжих боломжтой ба доод талынх нь Switch 2 дооктой холбогдож, дээд талдаа дагалдахуй тавих боломжтой. 2 ТБ хүртэл microSD Express карт нэмж дэмжих боломжтой нь танд багтаамжийн асуудал гарахгүй гэсэн үг юм аа. Joy-Con 2 нь өмнөх загвараас хамгийн том ялгаа нь маус болгон ашиглах боломжтой ба зарим тоглоом тоглоход энэ нь хялбарт болгож байгаа юм аа. 5220 мАh батарейтай.
Цэнгээ тоглоомноос дэлгэцний тодорхойлолтоос хамааран 2-6.5 цаг хүртэл барих боломжтой. 3 цагийн дотор Sleep горим дээр бүтэн цэнгээ авах боломжтой. Joy-Con 2 нь тус бүрдээ 65 г хэмжээтэй ба өмнөх загваруудыг бодвол мэдээж илүү том. Нэмэлт C товч буюу Game товчтойгоос бусдаар товчлууруудын байрлал хэвээр өмнөх шигээ шургуулж биш соронзоор свичтэй холбогдох боломжтой болсон. Joy-Con 2 нь 500 мА батарейтай ба багцаагаар 20 цаг цэнгээ барих боломжтой бөгөөд бүтэн цэнгээ 3 цаг 30 минутанд авах боломжтой. Хайрцагтаа Nintendo Switch 2 дахь өрөмж баруун зүүн талын Joy-Con 2, 2 ширхэг Joy-Con 2 strap буюу гарын зөвлөлт, 1 ширхэг dock буюу зурагтай холбогдох суурь, Joy-Con 2 grip буюу салгаа зурагтан дээр эсвэл ширээн дээрээ тавиад тоглоход гартаа барихад эвтэйхэн соронзоор холбогддог байрвал AC адаптер буюу цэнэглэгч өндөр хурдны HDMI залгуурын хамт ирнэ. Хэрэв Mario Kart World Bundle авбал Mario Kart World-ийн дижитал кодын хамт цуг ирнэ. Nintendo Switch 2 Pro контроллер нь өмнөхөө бодвол илүү сайн HD Rumble 2 мотор, 3.5 мм чих хэвчний оролт, өөрөө хүснээрээ тохируулж болох GL/GR товчлууруудтай. Энэ жил шинээр Nintendo Switch 2 нь камер танилцуулаад байгаа бөгөөд та найзуудтайгаа тоглож байхдаа видео дуудлагын тоглох боломжтой болсон юм а. Хэрэв та Nintendo Online Membership-тэй бол Nintendo GameCube контроллер, Nintendo 64 контроллер зэрэг дуучны тоглоомуудын орчин үеижүүлсэн Switch-тэй холбогдох боломжтой контроллерууд авах боломжтой бөгөөд дуучны тоглоомуудаа ч тоглож болно. Танд энэхүү бичлэг таалагдсан бол манаас өгье дагаарай.